Эрдэнэ хот нь эртнээс хоггүй цэвэр хот гэж нэрлэгдэж ирсэн. За гэвч жилээс жилд хүн амын нягтршил өсөлтийг даган хог ялгарал татан төвлөрүүлэх нэгдсэн цэгийн талбай хэмжээ нэмэгдсэн юм а. За иймээс өнгөрсөн хавраас хогийн нэгдсэн цэгийг бүх нийтийн оролцоотоо дарсан. За харин нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулахаар төслийг хэрэгжүүлж байгаа юм а. За энэ хүрээнд иргэдийн хог хаягдлд хандах хандлагад нөлөөлөх ялгын сайлгаа энийг инх хөглүүлж байна. За Орхон аймгаас хийсэн судалгаагаар нэг хүн өдөрт дунджаар хагас килограмм хог үйлдвэрлэдэг гэсэн судалгаа байдаг. За гэвч хогоо тэр бүр ангилан ялгаж хаядаггүй. Иймээс иргэдийн хандлагыг зөв болгож бүх нийтэд нь хэвшүүлэх, дадалжуулах зорилгоор Орхон аймагт бодлогоор нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд ялгын салгын аянийг эхлүүлж байгаа юм а. За энэхүү аян нь Буур Хачин баг болон 15 дугаар сургууль Даниста худалдааны төвд туршилтаар эхлэж байна. За яагаад одоо нөлөөллийн аян гэж байгаа бэ гэхээр хог бол хин нэгний одоо хин нэгэн цэвэрлдэг зүйл биш. Энэ бол нийт иргэдийн ухамсарын асуудал, нийт иргэдийн хамтын хүчин чармаалтын үр дүнд хотмон цэвэрхэн байдаг юм учиртай. Тэгээ Эрдэнэт хотыг үүсгэн байгуулсан анхдагчид ах эгч нар маань бол анханаас нь Эрдэнэт хотоо цэвэрхэн хот гэж энэ монголчууд донд бас нэрлэгдүүлж хилүүлж ингэж чадж ийсэн. Тийм учраас бид нар одоо энэ цэвэр хотыг одоо үргэлжлүүлж авч явах учиртай ийм үүрэгтэй. Ерөөсөө бид нар хоёрхан л ангилна хогийг. Ямар ч төвшөнд яаж ангилах вэ гэхээр газрын өрсөнд одоо буушлагдах Монгол оронд боловсруулах боломжгүй байгаа ийм хогнуудыг нэг савнд хийн. За нөгөөх нь болохтой зэрэг дахин боловсруулах боломжтой давхар хогоо ангилсан. Хоёрхан ангилах нь байна. Тэгээ манай энэ аяны нэр маань ялгаж салгыг хоёрхан ангилъя гэдэг. Тэгэд айл өрхөд бол гэртээ хоёрхан одоо нэг хогийн савтай нөгөөх нь одоо айл болгоно сар дунджаар нэг 5 ил будаа авдаг бол будааны сав ч юм эсвэл нэг гурилын уут тийм ээ эргээ хаягдал бол эсвэл нэг нойлын цаасны уут ч байж болно шүү дээ гялгарууд. Тэрэндээ одоо бид нар дахин босруулах боломжтой бүх хогнуудаа нийлүүлээд хийчин хотогчлтын газраас гаргасан албан ёсны одоо заасан өдөр нь заасан цагт нь одоо ингээд давхар хогоогдлаа тусад нь гаргаж тавина. Ялгын салгын аяны хүрээнд иргэд хогоо буршлах болон дахин ашиглагдах хог хаягдлаар нь ангилан ялгаж тодорхой заасан өдөрт зориултын тээвэрлэлтийн машинд хийж давхар авах төв рүү шилжүүлэх юм а. Ер нь бол дэлхийд даяар айл өрхтөр юм уу хүмүүс одоо гэртээ яг манай Монгол шиг одоо ингээд эхэлж байгаа газрууд туршлагаас харахад анханасаа ингээд олон янзын ангиллыг бол хийдгүү. Олон янзын ангиллыг болохоор тогтцсон томоохон худалдааны төвүүд юм уу үйлдвэр үйлчлэгээний газрууд дээр явдаг. За айл өрх бусад албан байгууллагуудаас гарч байгаа хог хаягдал маань ерөөсөө давхар хог хаягдал буушлагдах хог хаягдлгээд ерөөсө хоёрхан удаа ангиллаар салдаг. За буушлагдах хог хаягдлыг нэг уутанд холио ийцнээр тээвэр логистикийн төв дээрээ таталт хийгдээд логистикийн төв дээрээ тэр маань тусдаа нөгөө 10 хэд 20 хэд салаад ингээд юуны яг давхар хог хаягдлыг дахин босруулдаг үйлдвэр рүү ингэж хүргэх ийм дамжлагаар явдаг юм а. Тэгээ яг одоо энэ албан ёсны нэгдсэн ийм цогц одоо менежментийн систем албан ёсоор яаж ажиллах юм бэ? Монголын одоо орчин үерсэнд яаж буух вэ гэдгийг бид нар Эрдэнэтэд одоо Монгол улсад анх удаа ингээд цогцоор нь ингээд туршилтын бас нутагшуулах, зөвшрүүлэх одоо ийм цогц ажлын маань үр дүн энэ аяны хүрээнд бол гарнаа. Нүүбтэйгээ хамтраад яг Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа энэ зан төлөвийг өөрчлөх одоо аянд бас нэгдэж байгаад бас их баяртай. Тэгээд манай компани зүгээс ерөнхийдөө энэ аяныхаа зорилтод бүлгийн хүмүүс буюу тодорхойгоор бид нэр сонгоод авсан байгаа хүмүүстэй зориулаад ер нь нэг 2 чиглэлийн тактик баримталж одоо ажиллана гэж үзэж байгаа. Орхон аймгийн Сэдрийн хамгаалалт газраас аймгийн иргэдээр хог хаягдлыг сайжруулах хөтөлбөр оруулсан. Тэгээд аймгийн иргэдээр хог хаягдлыг сайжруулах хөтөлбөр батлагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд хог хаягдлын шинжилсэн менежмент явагдаж байгаа. Тэгээд шинжилсэн менежментийн нэгдүгээрт бол хог хотогчуулах байгууллагын парк шинжилгээ гэх, хоёрдугаарт нь болоод ирэхээр тээвэр логистик буюу одоо хог хаягдлыг агшин дээр нь ангилах, тээвэр логистикийг салгах, гуравт нь болоод ирэхээр хогийн цэгийн нөхцөл байдлыг сайжруулах, дөрөвт нь одоо иргэдэд зөв хандлага төлөвшүүлэх, соён гэрүүлэх ажлыг хийх гэдэг юм цогцоор нь одоо менежмент ажил явагдаж байгаа. Тэгээ үүний нэг хэсэг бол одоо иргэдийн хандлагыг өөрчлөх, соён гэрүүлэх ажил маань явагдаж байна. Хэрв дээрх аян амжилттай хэрэгжүүл 2023 оны 6 дугаар сар гэхэд Орхон аймгийн хэмжээнд бүх нийтээрээ хэрэгжүүлж орхончууд хогоо ангилан ялгаж эдийн засгийн эргэлтэнд оруулсан анхны аймаг болох боломж нэгдэнэ.